Нөрцрах эднэр юу яагаад тэгээ гадаа эднэр асаа асаад өдрөхаа. Тэгээ асаа одоо ингэ батгүй. Төгсөж тарсан зэнэрмийн дэлхийн зантан модод шиг итгэж найсан начнармийн сатан урд бүгдээрээ сайн сайхан яваарай санан тусан зодолцоод саран мөнчин жаргаарай хайртай ханиг минь төрүүлсэн хатны хатон ургууд минь
Анхаарал улаанаас сэтгүүлийн чиглэлээр баярсан даалгаврыг хамгаалдаг. Байцаагийн болон цагаас багштай суулгачаар зарчигчтай хатаг. Хараа танихгүй болоо гэдэг зайнаа нөө. Зайхан бичсэн үү? Ээ. Ийм жижиг айдуулт явж байгаа шүү дээ. Энэ охины барай. Хой Байна уу? Сор гажиг байхгүй алдсан. Нэр усан ариг чабат хоёг гэсэн. Би хүн байгаа. Хаарсан бигээрээ. За ингээд ургийн баярт явж байгаа. Одоо өнөөдөр чинь 6 сарын 28-ны өдөр. За ингээд манай өвөө эмээ хоёр минь одоо 8 хүүхэдтэй. Тэгээ 8 хүүхэдтэй одоо 300 шахуу байгаа юм байна. За тэгээ 300 шахуу хүүхдүүд нь одоо ингээд өнөөдөр Баянбуур амралтанд ингээд ургийн баярын тэмдэглэлээр явж байна. Манайхан чинь 88 онд 80 он хүүхдэн хамгийн анхны ургийн баяр чинь 90 он. 13 он. Тэрний өмнө чинь 90. Тэ? Тэр сүүлдээ 2000 он. Тэгээ мөхчүүд бүгд ороод тэгээ манай аамаа бүгдээ гэдэг. Тэ? За ингээд одоо энэ болохоор 3 дахь нь болж байгаа юм ургийн баяр тий. 3 дахь ургийн баяртаа одоо ингээд явцгааж байна. Тэгээд энэ ургийн баяртаа ах トゥ хамаатан саднуутайгаа ингээд явж байгаа маш их баяртай байна. Хамаатнуудаараа ингээ бүтэн байгаа аваад анхудаага явж ийн айгуу гоё байна. За өөр юу байна? гоё нөө. Анхудаага явж гинөө.
Тий. Богонд бол анх удаа биш. Гэхдээ ингээд бөөнөрөө гоё таньдаг хүмүүстэй бол анх удаа. Тий. За. Яа. Би ч одоо юу ярих вэ? Гоё л. За нөгөө Аавч хэрэг. За манай өвөг Понцэг дэлэг гэдэг. Тэгээд манай ээжиг болохоор Дулам суран, аавыг Бачглан гэдэг. Тэгээд бид ингээ анх удаа ургийн баярт явж гин. Тэгээд ингээ хамаатнуудаа явахаар айгу гоё байна. Тэгээд танихгүй хүмүүс ч гэсэн зөндөө байна. Очоод гоё танилцсанаа. Савин үг хэрэгтэй юу? За намайг Амгалан цай гэдэг. Тэгээ манай ээжиг Гэрэл суран гэдэг. Тэгээд бас хамаатнуудтайгаа богоноор явж байгаа болохоор амар сонирхолтой байгаа. Тэгээд бас очиод ингээд танихгүй хамаатнуудтайгаа танилцсан гэхээр бас амар догтолж байна. Тэгээд очиод амралтанд байх болохоор бас амар гоё байх гэж бодож байгаа. Амар догтолсон ер нь ингэж явхаад. За бүгдээрээ сайн мэдсэн үү? Одоо ингээд 2 дахь удаага ургийн баяртаа оролцох гэж байна. Урд нь 13 онд анх удаа ургийн баяртаа оролцож исэн. Одоо ингээд хамаатнуудаараа вагоноор ургийн баяраа их явж байна. Гоё юм. Тэгээд одоо гоё очиж хамаатнуудаа танилцсан да. Ихэнх танихгүй байна. Тэгээд гоё танилцсан да. Яса. Наач татсан шүү дээ. Наач хангалттай. Алцуу. Юу гэж бодоод байна? Дүүшгээ өдрөө. Ундаа гоо. Баяцгааны бюро тоглоно. Аа гэж маа. Хоёр нэг. сайн байна уу? Hindi yandım da işte. Oo, sen yazdın. Arayı soğudur soğudur. Бүгдээрээ сайн байцгаана уу? Жижиг шарвын зээ охин болдын охин цагаан сүм байна. Бүгдөөрэнд нь энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. Нар хуранд ихширсэн энэхүү сайхан өдөр ураг төрлөөрөө уулзалдаж, хамаатан садан ах дүү, ах эгч нартайгаа танилцаж, уулзаж, хамаатан гэдгийг одоо мэдгүй байсан хүмүүс мэдлцэж, хоорондоо танилцаад, бие биедээ аз жаргал баяр баясгал эрч хүч энергийг хайрлсан дурсамж дөрөн ийм сайхан өдрийг өнгөрөөх боломжийг олгосон комиссийн бүрэлдэхүүндээ энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа комиссийн бүрэлдэхүүндээ тэр дундаа амар санаа ахта баярлаж талархаж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Та бүгддээ бүгдөөрэнд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Ажил хөдөлмөрт тань өндрөөс өндөр амжилтыг хүсье гэж хэлье. Тэгээд цаашид дараагийн жил бид одоо ингээд бидний үр хүүхдүүд бие биенийгаа таньж мэдээж хамаатан
ураг төрлөө таньж мэдэж байх болтугай гэсэн үднээс одоо дараагийн жил улам илүү өнөр олон өтгөн олуулаа уулзахын одоо эрүүлийг твшүүлье. Ургийн баяраа тэмдэглэж байгаа нийт төрөл төрөсөд хамаатнаас саданда эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Аз жаргалыг хүсье. Өтөн над дээр байвал хараарай. Хэлэхгүй. Бас хэлэхгүй. За ингээд өнөөдрийн хуран зүгэлсэн ах дүүнэр ургийн юунда цугсан годон шаруу, жижиг шарвын одоо би баг хүн байна. Хамгийн отгон хүн байна. Ингээ ах дүүнэртэйгээ уулзаад ургийн баяраа хийгээд сайхан байна. Тэгээ та нартаа эрүүлэг сайн сайхныг хүсье. Тэ. Одоо бидний ажил амьдрал бүх юм л өвдөгш сайхан байна. Ах дүүнэртэйгээ уулзсантаа баярлалаа. Баяртай байна. Бүгдээрээ сайн байцгаана уу? Би жижиг шарвын шарвын болдын эхнэр Сарангой байна. Би тэрдээ 1992 онд жижиг шарвын бэр болж хашаад сумандаан ирсэндээ бахархалтай байдаг. Тэгээд баг залуу насандаа бас намгуу болондаа байнга ингээд манай гэрээс ингээд намгуу бол маань байнга харагдаг учраас намгуу болондаа зориулаад нэг бичсэн шүлгэн өөрийн бичсэн намнаас төлөвлөе. Их баг намган халах Монголын нутгийн хангаа говийн хооронд ханхан дүнхийж байдаг хайрхан их баг намган танигаан нутгийн олон түмэн чин угийн сүсгтэн бид чин цагаан эдэний дээжээр засал өргөн милай нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй нандин бүхнэн агуулсан эрдэнэт баялаг ариунта тарга зурмнаас эхлээд зэрлэг аратан олонтой тавлаг амьдрах хэрэлтөө өвөлж хаварж анахта намган хайрхан уул минь. Энгийн олон ардууд чинь элдв олон амьтад чинь жилийн дөрвөн улиралд дурааран жарган амьдардаг. Өнтөө сайхан харгандаан эдэний дээжэн өргөе. Өвлийн өнтөө хаврын ашлалтаа зуны загт зугаата намрын улиралд найтай олон нутгийн олон биднийхэн нөмөртөн ивэн дидэгдэг ихэр хоёр номгон хайрхан минь ивэлдэм багтаадаг өөштө нутаг нандин хайрлаж дахин шүтэгд сэтгэлэн бодон хүндэлж хайрхан уус таныгаан хайрлан хүндэлж явдаг хундан цагаан хоньны хурдан удмын адууны хатан дүүлдэг ямааны ширээ бөхтөө тэмээний шилдэг удмын үхрийн нарийн үүс бүрхсэн налгар сайхан бэлчээртэй намраа хураан шайгуулсан нарийн өвсөн уруулсан дэлхийн шимэн хүртэж дэлгэрч ундарч байдаг нутгийн олон төмний нүдний өмнө дүнхийдэг ихэр хоёр намгаанаа эдэн унданы дээжээр мэлааж буян хишгэн харамгүй хайрлаж бомбон олнон дон түгэж байх хайрхан хоёр намнаас хадаг өргөн гой хүрээ гэд намган уул минь ингээ шүлэг бичгийн аргагүй болгоод сэтгэл төрүүлдэг хайрхан байхгүй юу. Яагаад гэвэл өглөө болгон цайныхаа дээжиг өргөхөөр дөрлийн өмнөөс минь дөрлзэн дандаа ингэж мишээж байдаг намгандаа шүлэг бичгийн аргагүй болгодог ууландаан зориулж бицээ. Би хашаад сумынхаа бэр болон очсондан маш их бахархалтай байдаг. Хоёр хохин хөө хоёр төрүүлсэн хоёр зээтэй ингээд өнөртгөн амьдарч байна ханижлынхаа хамт. Настай хэдэн ороо. Тэгэнгүүт тараа нөгөө
түмгэрөө тэгшэрсэн төрийн алтан сүлдэнд цасан дүрхэн хийсэн түүхтэнхүү сайхан өдөр эрхэм хүнтэй ижи аав азай бүр үеэр намайг садан төрлөөрөө энэхүү сайхан өргөөнөө хорон чуулж эвийн алтан ургаан батжуудюу хэмээн ахан дүүсийн ургийн баярын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн таавтандээс бүх таавтандын шин сэтгэлийн халуун баярыг хамтдаа хүргэцгээе. Хүнийх болсон ээжийн төрөл нагц нар минь. Хүндлэгдэхийнх нь болсон аавын төрөл авга нар минь. Аав ээжийн гинтэй ачид сайхан ах эгч нар минь. Алга үрсэн гинтэй амин хайртай дүүнэр минь амгалан сайн байцгаана уу. Тоодо шарвын ургийн 3 тудаагийн энэхүү сайхан баяр ёслолын арга хэмжээ нар хур тэгшэрсэн ерөөл буян бүрдсэн баян буур хэмээх энэхүү сайхан амралтын газрын ёс хүндэтгэлийн өргөөнөө ийхүү албан ёсоор эхэлж байна. За өнөөдрийн энэхүү бэлэгт сайхан өдөр бүгдээрээ энэ сайхан авралтын газар нэгэн өдрийг нэгээс 2 өдрийг ингээд сайхан хамтдаа өнгөрүүлцгээе. За одоо тэгээд би өргөжлүүлээд бас танилцуулгуудыг ингээд явах хэрэгтэй байгаа. За Тоодо шарвын одоо ураг удмын энэхүү 3 удаагийн уулзалт яг өнөөдөр одоо яг энэ цагт яг энэ бэлэг дэмбэлтэй энэхүү сайхан өдөр болж байна. За энэ ургийн баярыг хамгийн анх 1990 онд Архангай арын сайхан одоо Хангай нутгийн хашаад суманда хамгийн анх 1990 онд зохион байгуулж ингэж хамтдаа баярлж байсан ийм түүхтэй байна. За энэхүү ургийн баярын 2 удаагийн одоо уулзалтыг бол мөн бас арын сайхан Хангай нутгийн мөн Хангай нутаг дундаа хашаад сумын Хүн хөгшин орхны хөвөөнд гэдэг энэ сайхан газар одоо сонгож тэнд сайхан ураг удмаа батжуулж ингэж явсан түүхтэй. За 3 удаагийн уулзалт бол ингээд өнөөдөр Төв аймгийн Баянбуур гэдэг энэ сайхан амралтын газар ингээд энэхүү сайхан энэ амралтын газрын алтан өргөөнөө хурамжуулаад ингээд бид бүхэн одоо ингээд баяр найр эхэлж байна. За Тоодо шарав хөвөө маань эхээс дөрвүүлээ. За том ихч цэгмэд. За Тоодо хөвөө маань хоёр дахь нь. За баг шарав хөвөө. За Понсод ажаа гэдэг ингээд эхээс дөрвүүлээ байж байгаамаа. За үүнээс Тоодо шарав болон Содном эмээ нарын үр хүүхэд бол 8 уулаа. За том охин Дуламсүрэн, удаах охин Бадамсүрэн, хүү Доржсүрэн, охин Пагам, охин Ламсүрэн, охин Намжилмаа, охин Чанцал, баг хүү Пунцэг дэлэг гэдэг ингээд сайхан 8 уулаа өсөж төрсэн ийм байгаа. За одоо 8 хүүхдээс ажицээ үр хүүхдүүдтэйгээ одоо байгаа амьд сэрэн одоо байгаа 5 хүн байна. За одоо бид энэ ёс төрөлтөлийн арга хэмжээг Ахмад буурал азай буурлуудаас азай буурлуудынхаа ажил тэр сайхан сургаал үгийг хамгийн дөрөнд одоо сонсож эхлүүлдэг. Тэгээд энэхүү ёс төрөлтөлийн алтан тайзнаа охин Бадамсүрэн таныг өрж байна. Мөн хүү Доржсүрэн таныг өрж байна. Охин Ламсүрэн таныг өрж байна. Охин Намжилмаа таныг өрж байна.
Багхүү Бунцэг дэлэг нарыг өрж байна. За мөн одоо охин Дулам сүрэн Жигжиг сүрэн нарын хүү Бямд орж таныг бас орж байна. За мөн Паган Гүлчин нарын хүү Цогтбаяр таныг бас орж байна. За мөн охин Чанцал Намдаг нарын охин Бадам нарыг одоо энэ хүү Яслантлийн алтан дайснаа өрж байна. Энэ хурамчуулсан ураг удмаан батжуулахаар хүрэлцэн ирсэн энэ сайхан хүмүүстэй хамтдаа одоо ерөөл буйны үгээ хайрлана уу хэмээн саяны дуудсан хүмүүсийг бас эхүү тайзан дээр гарч ирнэ үү хэмээн урьж байна. За миний дүүнэр нөөдөр миний ижаав минь одоо үйл явдалд хүрсэн гэж энд оролцож байгаа та бүхэндээ баярлалаа. Миний ижаа хоёрыг мартаж болохгүй хүний сайхан ижаав надад бидэнд заяасан юм байгаа юм аа энэ харваач. Тэгээ одоо өнөөдрийн хүртэл энэ үйл явдал өргөжин дэвшиж энэ ах トゥ угээ мартахгүй сайхан үйл явдлаар залгаж явах хэрэгтэй гэдгийг та бүхэндээ захий да. За өнөөдөр бид аав ээж хоёр одоо тогоодон шаруу цэрэн гомбын содном гэж миний аав ээж хоёрын аав ээж хоёрын үр хүүхэд болон аавын минь хамаатан чамаа зовхын хүүхдүүд одоо нүрдэх байна. Бас аавын минь багдуу шаруу гэдэг хүний үр хүүхдүүд одоо манай нацаг Чанцал хумыг чинь тэр ирсэн байгаа. Энэ яагаад ингэ бичгээд байгаа юм бэ? За тэгээд энэ манай ээжийн талын хамаатан манай балдаахын хүүхдүүд бас хүрэлцэн ирсэн. Ингээд хүрэлцэн ирсэн ах トゥ та нартай маш их баярлалаа. Бидний ургийн баярт оролцож чимж байгаа та бүхэндээ эрүүлэх аз жаргал хамгийн сайн сайхан мөхнийг хүсэн өрөөё. За тэгээд цаг хугацаа гэдэг маш амархан юм байна. 1991 онд анхудаа энэ 91 онд анхудаа ургийн баяр эдэмээ зохион байгуулах гэсэн санаа надад төрж ирсэн юм а. Одоо би Аранга хашаац мондоо тэгээд энэ ургийн баярыг би анх зохион байгуулж бүх зардлыг би өөрөөсөө гаргаж ирсэн. Одоо миний энэ амьд гэрч Бадам сэрэгч, Дойд сэрэг, Лам сэрэгч, Намжламагч одоо эдгээр минь байна. Тэгээд одоо эдгээр бүгд мэдж байгаа. Аав ээж хоёрын амьд байхад нь бүх хувцсыг солиод илүүгүрт орж усан оруулаад ингээ гаргаж бүх хувцсыг солиод гаргаж яхад аав ээж хоёр минь ямар их баярлж байсан. Би тэрэн дээр бас баярлж явдаг юм аа. Тэгээ бас нэг тал байдгийн уучлаарай. Одоо манай балдаахын минь өрөөгтүүд байгаа. Эднэр бүр тайлангуй одоо ингээд 1991 оны 8 сард энэ ургийн баярыг хийснээс хойш балдаах маань 10 сард бурхны орондоо явдгийг. 11 сард аад маань бурхны оронд явдгийг. Он гараад манай Дорцор ахын минь одоо гээд уламсрэгч маань бурхны оронд гэдэг тухайн үедээ бас эмээ чинь болчихоо гэж бодож ирсэн шүү. Тэгсэн чинь би ер нь бодсон хожмынхны өдөр би яг цаг үе олж хийсэн байна. Аавынхаа амьд бичлэгийг, ээжийнхаа амьд бичлэгийг балдах уламсрэгчийг амьд байхын яг ингээд харах дүрсэн өнөөдөр яг үлдсэн байгаа. Одоо та нар аяндаа зурагтаар харах байхаа. Тийм учраас би бас ер нь бурхны хооронд явах хүн бол хизээч хааж болдоггүй шүү дээ. Тэр явах үедээ явах л байсан. Хэрэг тэр жил би тэрийг хийгээгүй байсан бол тэр хэдийн бичлэг маань өнөөдөр амьд сэрүүн тэг байгаа үеийн бичигдэхгүй байсан юм аа.
Тийм учраас ер нь ямар нэг цаг хугацаа алдаж болдоггүй юм байлээ. Хий гэсэн хугацаанд хийчмээр байдаг юм байлээ. Одоо үр хүүхэд хойч гуч та нартаа захиж байгаа шүү. Тийм учраас бид мөнгө хүштэй. Тэгээ өнөөдөр ингээд 90 сар болоод маш их баяртай сайхан байна. Тэгээд энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа амар санаада манай Ламсрэгчийн том хүүш бол Баатар хэмээн маш их зардал гардаг юм аа. Яг үндэ зохион байгуулж байгаа хүнээс бол аюул их зардал гарч аюул их мөнгө гардаг юм аа. Гэхдээ тэрэндээ гол нь хамгийн гол нь сүүлдээ үлдэхтэй байдаг юм аа. За тэгээд энэ хүрлцэн ирсэн үр хүүхэд айч гооч ах дүү нар та нартаа Жамазовхийнхаа хүүхдүүд энэ Шарвахийнхаа хүүхдүүд Баатархийнхаа хүүхдүүд маш их баярлалаа шүү. Та нар минь ёстой миний хайр шүү. Ирүүл байгаарай, эвтэй байгаарай. Энэ цаг мөчөөс хойш та минь үе залгамжлаад энэ ургийн баяраа дасалгүй хийж яваарай. Энэ бол 3 дахь одоо дараагийнх нь 3 жилийн дараа 4 дахь хийгээрэй. Тэрийг орон нутгтаа шүү. За энийг хараа. Би бодлоо ах нь одоо орон нутгтаа очичоод энд миний аав минь хонио хариулаад явж исэн та гэж боддог. Энд миний ээж минь Аргалаан төв. Аргалаан төвгөд явж исэн байх та гэж би боддгийн ах нь. Тийм учраас хүн өөрийнх нь өөр аав ээжийнхээ өшөд төрсөн нутагт нь хийвэл зүгээр юм болов гэсэн санал над дорцрах байтгаар төрсөн шүү. За яг миний хүн тэгээд дараагийн хаймыг өөрсдөө зохион байгуулаарай хийгээрэй. За тэгээд энэ хүрэлцэн ирсэн та нартай эрүүлэх байж сарун сайхан амьдраарай, урд насаж удаан жаргаарай. Та нартай эрүүлэх хийх хүсье ёо. За энэ сайхан өдөр хуран цугларсан миний аавын ахын дүүс та бүхнийг хараад үнэхээр бахархаж байна. Тэгээ саяны бунцгаахыг хэлдэг яа харахгүй үнэн. Одоо энэ гоё бичлэгнээс бид нар аавын амьд цэрвнийг харна гэдэг чинь бас нэг бахархал. Тэгээд та бүхэн маань улам сайхан олон болж өсөж үржиж Монголын үрс маш олон болох болтугай гэж өрөөё. Энэ сайхан уулзалтанд өндрөөс өндөр амжилт хүсье. Үргэлж ингэж уулзж яхахыг өрөөл тавья. Ахмадуудаа урт насаж удаан жаргахыг хүсье өрөөё. Баярлалаа. Намайг Харангаймгийн гашаатсан Жамаазан нэртэн гэдэг хүн байгаа. Би Монголын гавьяатай гэж хүн. Түүний ургийн баярт одоо Шарвах төгнөхийн дэрхэн ургийн баярт орж байгаа их баярлж байна. Ингээд би бас нэг гарын бэлэг өгсөн маань там хүүхэд нэг хоёр ихтэй уран ихтэй байгаа. Тэнд бас нэг гарын бэлэг өгчигээд батамуудыг олон босгож явах гэж бодоод тэгээд уцаатан гээваад ирэх байгаа. Тэгээд танад атцаг л сайхан ургийн байр тэмдэглээрэй. За аваатахан гарын бэлэгтэй ирсэн гэдээ одоо хэлжээ. Тэгээд гарын бэлгээ одоо сая захиад дуусчих боллоо. За тэгэхээр энэ хооронд бүгдээ эдний дэж хамтдаа сайхан байцгаа тийхүү яс тэмдэглэлийн арга хэмжээгээ залбаасаар зараа ихлүүлээ. За манай одоо хурж өгсөн ургийн баяраа тэмдэглэж байгаа манай садан дөрөвдөд маань сайхан бүгдээрээ босъё. Энэ сайхан азаа борлуудаа сайхан хүндлээ. Эдний сайхан дэж бариад. За ширээнээс энэ хивдээ за ширээс энэ хүмүүсийн ширээ дээрээс хүмүүс нь гарч ирээд эдний дээжүүдээ ширээд өгöörэй. За хашаатсан маань гээд би нэг жижигхэн дөрвөн мөртэй шүлэг сая санаанд орсныг хэлье. Дэрэс хаврын талаас нь дэлхийн аваргыг үлгээсэн уул усныхаа мэлээс улсын аваргыг үлээсэн цэцгэн хэтэд толтон цагаан гэрүүд намилсан цэнгэл жаргал хослсон хөх тэнгэрийн минь ороо. Тэр миний хашаат нутгаа ингээ та бүхэндээ энд хүрэлцэн ирсэн нутаг усных нь орог төрлөختөндөө бүгдэнд нь энэ өдрийн халуун мэндийг хүргэе. Ингээд жижиг шарвын том хүү нацгийн баг хүү Анхбаатар гэж байна. Тэгээд манай ураг төрлөг болоход 126 хүн байдаг юм байна. Энээс яг энд одоо бол 26 нэрсэн байгаа. Тэгэхээр ямар хөө
олон хүн болж өсөж үрдсэн бэ гэдгийг нь ойлгомжтой. Тэгээд бусдууд ч бас тийм байгаа. Яг тулуул манайх нэлээд олуулаа сайхан байна. Ингээд та бүхэндээ өшөө олон болоорой өшөө ойрхон уулзцахыг үлзийт ярилэг өөдөд нь өргөн төвшөлье. Тэгээд та бүхэндээ бүгд нь эрүүл их хад жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсэн ирээ. За ингээд хондгон барья. Пойдем. Начали его энэ хэдэн одоо энэ таван хуруу байгаа одоо таван хүүхдтэй байгаа ч шаруухийн энэ тавтаа би нэг жоохон гарын бэлэг өгч гэж байгаа маа. Тэгээ одоо энэ хамгийн том нь ч одоо мадан хэн хаана байна? За усмас тань дэргаараа гарын бэлэг тавтаа өгч байгаа маа. Таван бэлэг. За баярлалаа. Энэ хай. Бэрцэргэнаачихсан. Яа мана хинохын бэрцэрэн хамгийн дэрцэрэн. Миний ахлах хүн би нэг дүү юм байна. Ата. Үсэй гэж байна. Яа. За одоо энэ хамсрыг чи арах шиг гэдэг. Аман. Энэ гэдэг. Дараагийн дахиад хоёр. Ito tawag. Soltitchin knebayгүй дээ. Сайхан халуу сэтгэл байвал сансан бүхнээ сатви Шүлө бохоо эдгээр бүтэн цэнгэрээд их тоо амдч байвал баярдан хатухан хорвоо биндэлсэн бохоо Халдэр шантрах байлгүй дээ Халдам жинрэл дүүрэн байвал хайртай бүхнээ жаргал итлэндээ Бибингээ түшиг боходоод эдгээр бүтэн цэнгэрээд амдч байвал баярдан Бурхан татаад зайлддаг болохоо Буян
ешкін дағынгүй де Күн-күні хәдемін дәмдірмін Күсім бүхінен Юрудыр болдым Бейбейде дүшігі бағат Әлдігі бұттың сәңгілері де Әмдікші бәрін Байырдым да Бейбейде дүшігі бағат Әлдігі бұттың сәңгілері де әмдікші бәрін Байырдым да Bayırdım da Нэгэн сайхан дууны нэмж тайлбаршуулъя. Шарвын маань одоо үр удмын төлөөлөд болсон баг балчир Монгол улсын маань ирээдүйд болсон ийм сайхан охин одоо бүжиглэхэд бэлэн болсон байна. Бүгдээрээ хамтдаа инхчин охиныг бүгдээ авцгаая. Тоохоо нэгэн гол гэдэг тоо нэгэн хос гэдэг сайхан бүжиг таавхан бүжиг сонор дуулнаа.
манай маш сайхан бүжгэж танилцууллаа. Урлагийн болоод спортын, эрдэм соёлын өндрийг амжилтыг бүдэрийн гिचэн өгөнд хаалгадагчдаар дахин өрөөё. За, мөн одоо өргөжлөлөө манай баг шаруу өвөөгийн өр бүгд ажлын маань хаан сууж байна. За, баг шаруу. За, босоо. За, ичмээ. Наасаа гараад автаа. За, интэрээс болсон. За, бид хоёр энэ ард буруу хүн байгаа юм шиг. За, баярлалаа та бүхэндээ. За, мөн энд хүрэлцэн ирсэн Содном эмээгийн талын Балдан ахих маань хүрэлцэн ирсэн байгаа хаан сууж байна. За, энэ босоод иртээ. За, энэ шиг үгээр баяр үргэлээ. Халуун улаан сангийн чинээгийн уран утмын хандаас сайхан түгэе. За, баярлалаа. За, үргэлжлүүлээд бидний одоо ургийн баяр хэмээх ингээд тэмдэглэж ирсэн энэ сайхан уламжлал баярыг бас өндөр түвшинд зохион байгуулахаар ингээд маш хичээн зүтгэл гарган ажилласан бас хэсэг бүлэг одоо ажлын комисс байгаа. За, энэ ажлын комиссийн бүгд халуулагч бас баяр хүргэе. Өнөөдрийн бүс зохион байгуулалтыг хийж өнөөдрийн бүс одоо хар нойроо хурцлаж өнөөдрийн бүс одоо юу ч කරоод яах вэ гэж бодоод ажиллаж явсан ийм комисс байгаа. За, энэ дундаас би манай зохион орон баяр зохион байгуулалтын комиссийн дарга Баатрин Амарсан ахыгаа эвгүй дайсан дээр хүлээлгөө өгч байна. Замун үргэлжлүүлээд Аранга аймгийн хашаад сумын засаг дарга Анхбаатар таныг хүндэтгэн өгч байна. За, сайн байцгаана та бүхэндээ. За, өнөөдөр бидний ургийн баярыг сайхан болж үргэлжилж байна. Тэгээд хашаад сумын маань цаатан багийн засаг дараагаас биднэрт бас талархал ирүүлсэнийг хашаад сумынхаа засаг дарга Нацгийн анхны удирдлагатайгаа хамт ингээд гардуулъя гэж хэлж болж байна гэдэг танд талархлын үгийг хэлээсэй гэж. За, та бүхэндээ дахин энэ ороод энэ хүргэе. За, ингээд бидний ургийн баяр бас тодорхой цай үйлсийн аянд бас хувийн юмлээ оруулж байгаа. За, ингээд дөрцрахын маань хэлснээр бидний морой оролдуулдаг наадмаа хийдэг түүхэд мөнхөрсөн энэ их баг цайдаг маань их баг дил маань одоо давтцаар явснаас болоод карьергээд заавал Монголоор хэлээд бас хогтой ингэж онцгүй байгаад байна. Ийм учраас энэ газрыг бид нар ингээд ургийн баярынхаа хүрээнд сайн үйлс болгоод цэвэрлээд зэгслээд өгье гэсэн байгаа тэрний хүрээнд дөрцрах манай Бямбар хоёр маань санаачлаад ингээд цайдгийн дэлхийн хогийг цэвэрлж, бонс дисэж, ахиж хог хаяхааргүй болгоод ингээд зэгцлээд янзлсан байгаа. Тэгээд тэрэнд нь санаачилсан дорцрах Бямбар хоёрыг урьж байна. За, ингээд та бүгдийн маань сайн үйлс улам бүр дэлгэрэх болтугай. Энийг дуушгүй. Баях гэж сайн миний хэлснийг л хэлсэн юм шиг. За, би энэ нэрч хаддаг юм. Нэг за төрж ирсэн уул ус, нутаг ус, төрж ирсэн одоо дэнж, гол мөрөн энэ бүгдийнхээ төлөө одоо энэ бүгдийг хоггүй байлгахын төлөө ингээд хичээл зүтгэл, бодол санаа, ажил хөдөлмөрөөрөө ингээд мандайлан цэвэрлэгээд ирсэн талархал илэрхийлж сайхан талархлыг гардуулж байгаа байна. Бүгдээ баяр хүргэе. Нутаг ус, уул ус маань түшиж, нутаг ус, уул ус маань өн мөнхөд биднийг
харж ивэнэ гэдэгт үнэхээр бат итгэлтэй байна. За баярлалаа. За мөн бидний энэ хүү ургийн баярт маань жамаа зав нүрдэн ахих нар маань хүрэлцэн ирсэн байгаа. За хаан сууж байна манай нүрдэн ах Монгол улсын гавьяа тээвэрч ах байгаа. За баяр үргээ бүгдээ халуу халагдагчдаар баяр үргээ жаваа зав нүрдэн ахих нартай эрүүдийнх байгаарай гэж сайхан өрөөнийг хүсэн өрөөё. Бадан сүрэн имэ аргачаа нарын үр хүүхэд арчцээ нар ингээд босно уу хэмээн үрж байна. За бүгдийн баяр хүргэе. Бүгдээ сайхан гараад автаад өнөөдөр бидний өдөр вэ гэхээр өнөөдөр бидний өдрөө тоотой шаруу хэмээг энэ ураг удмаа тэмдэглэж байгаа бидний өдөр. Тэгэхээр бүгдээ сайхан халуу алгадчлаа нэгэндээ баяр хүргэн халуун дулаан сайхан инээдийг нэгэндээ цацраа шүү заяа. Тэгэхээр одоо бүгдээ сайхан чөлөөтэй ширээ-ширээнээрээ сайхан эдээтэй будаатай унттай хөгжөөнтэй наригаатай байцгаая. Тэгвэл за баярлалаа. За мөн хүү дөрвсөрн дулан сүрэн нарын ажицээ үр хүүхэд хаавар сууж яв вэ бүгдээ сайхан босоод мэдчихлээ. За гараа сайхан дадлаарай. Хаан цогсож байна. За шинэ хүүхэд шинэ хүргэн бэр одоо тэгээ шинэ хүн нэмэгдэж юу? Хин гэдэг хүн нэртэй хүн ирсэн нэмэгдсэн ураг удам дэлсэн бэ ингээд сайхан хараад аваарай бүгдээ сайхан. За баярлалаа. За охин пагам гүнчин нарын ураг удам ажицээ нар хаан сууцгаж байна. За бүгдээ сайхан босоорой. За бүгдээ сайхан гараад автлаа. Одоо энэ чинь өнөөдөр бидний баяр ураг удмаа. За тэнцгийн хүүхдийг дээш нэр шинээр нэгдээд бас одоо хэдэн настай вэ? 2 настай 2 ойтой энэ сайхан хүүхдийг эрэгтэй хүүхдөө. За эрэгтэй хүүхэд байна. За ийм сайхан хүү бас ураг удам маань нэгдсэн байна. За манай ширээн дээр байгаа сан залуучууд ширээний эдэний дээж хэр явуулж байна. Та тэрийг хаашаа болчих юм бэ? За ширээний эдэний дээжээ сайхан тойруулаад бүгдээ өнөөдөр сайхан өнөр өчгөн халуун ам бүдээрээ ураг төрлөөрөө байх учраас ингээд сайхан нэг ихтэй би байна нэг ихтэй. Одоо тэр яг одоо багийн танилцууч манай жамаатын тавг зүг гэж байна тэр байж байна. Тэр байж байна. Манай тэрсэн дөө. За хоёрдугаар манай төмөр гэж жамаатын төмөр гэж манай дөө байж байна. Тэгээ одоо бид гурав байгаа маа. Дөрвагаас гурав байгаа юм. Тэгээд одоо манай хөрцөн ирсэн ах トゥ нэр Христосоос манай там хөө баяр сайхан тэр байна. Босоор амны хөө. За тэр байж байна. Гэрүүдийн хүн одоо тэр байж байна. Босоор амны хөө. Нэрийн мартлаа бисэд орон гарan шүү дээ. Ингээ байцгаа. Ингээ ийм отоо дэрсэн байгаа маа. Ийм отоо дэрсэн байгаа. Тэг манай тэр баяр сайхны хүүхэд миний хавсаар манай хүүгийн би амх шимэр санагдлаа. Ягаад гэхээр манай хамаатангаас одоо дэлхийн авраг одоо Батцэг гэж байгаа хөдөлгөөний маатар тийм ээ. Тэний чинь одоо ээж нь оюун эрдэнэ одоо хаваа батараа байна. Тэр ирсэн байдаг. Тэгээ би амгч ягаад гэхээр манай удан содорт болохоор юу яаж байна. Дэлхийн аврагын хоёрдохын манай тэр баяр сайхан хүүгийн одоо том охин дэлхийн аврагын бодолдонгийн дэлхийн авраг саяхан 3 хоногийн өмнө одоо дэлхийн авраг болоод одоо дэлхийн мэргэжлийн тамирчин болоод ирлээ. Сая ирсэн байна. Тэгээ
бас амгч гэнэ бас. Баяр хансаа баяр даадах ийм байх юм байна. Тэгээд нас өчсний байдаг баха. Тийм байж байгаа. Өчс манай эмэгтэй дүү хагнусын гэж байсан тэний хүн дижитал маяг тэр байж байна. Тэр одоо манай бардын компани хүн байгаа. Хаан байгаа. Тэгээд өчс баяртай байж байгаа юм болдог юм хүн байгаа. Тэгээд босрууд нэрийг өгөөг одон байгаа л зүгээр одоо татвар явчихсан бас тэгээд эзүү байгаа. Тэгээд би төлөд их ийм асуудал ирсэн байгаа. Тэгээд тавчхан ийм байна. Тэгээд аяа хөргийа таньтай. Наа. Аптэврийн үндэсний газрын одоо зөвлөх ээлжийн насан жаргалагч маань одоо та бүхэнд мэдлэгээ дэвшүүлэхээр хүрэлцэн байна. За насан жаргалагчийн бүгдээ хүндэтгэн өрье. За энд хүрэлцэн ирсэн нутгийн зан олон та бүхэндээ эрүүлэн хамгийн сайн хамгаалахыг хүсье өрөөё. Ингээд та бүхэндээ нэг айдооны мэдчилгээ төшөөлье. Нэг саяхан сайхан дуутай
다시하다고. 자, 매일 같은데. 자, 오늘 장난은 되게 닦고 가. 자, 나서시 아들 자식 적수인데. 오, 야, 개수지 적수 치면 야, 치와다. Allah'a cicik tecince Ezi gıtlara negana Hurte cudi Одоо манай нураг удам бол бас их сонин онцгой хүмүүс байдаг юм а гэдгийг би эндээс хэлхийг хүсэж байна. Яг тэгвэл нэг модож байсан юм хийждэг, төмөрч байсан нэг юм хийдэг, ерөөсөө ийм гарын уртах сайхан улсууд байгаа. За ингээд та бүхэндээ Тэнгэрлэг бүхний тэргүүнд нь байгаараа, Тэмүүлэх зүрхний зохилт нь байгаараа, намар дуудсан нар шиг байгаараа, насан туршдаа нэг удаа шөө гэж хэлээд нэг сайхан дуугаар ая дууны мэдчилгээ өргөё. Төрсөн нутгийнхаа таашиг төвшин авийнхаа сэтгэлийг төлсөн галынхаа дуудшиг өнөж дандаа явах юмсаа Усагалгадэхон усаши ойхон ээжихээ сэтгэлийг уртын дууныхаа айшиг ой
баярачтан да явах юмсаа Бурал хангайхан хоёр уул шиг Муянтай хоёрыгоо түшиглээд Толгын гурван чулуу шиг Тожда хамт явах юмсаа Толгын гурван чулуу шиг Тожда хамт явах юмсаа За баярлалаа тавьдаг. За ингээд би баян өнгөрөн байгаа. Тэгээд уяах мөр одоо миний хатам ах. Одоо бид тэр одоо найзууд байж байгаа би хөргөн болсон байгаа. Тэгээд баян өнгөрөн хүн байгаа. Тэгээд баян өнгөрөн гэх хамтдууди. За хонгордгийн дуу гэдэг шүлэг байдгийг аймаг нь хонгор байдаг, адуу нь хонгор байдаг, итгэл нь хонгор байдаг, сэтгэл нь хонгор байдаг, уур нь хонгор байдаг, ус нь хонгор байдаг, зүрх нь хонгор байдаг, зүс нь хонгор байдаг юм аа гэж. Урдуудаа сайхан нэрийг гаргаад энэ өөр хүүхдүүдийн соглуудаад баатрын хүүхдүүд эднийхэн хүчиндэн сайхан цуглдаа. Уулзаг уус их уулзлаа. Энэ уулзсан зөвл юм бай. Би нэг танихгүй болсон байна уу? Энэ хойштой тэгээд уулзахад яахан Зохион байгуулалтын зөв хийвэлэг сайхан юм байна уу шиг сайхан хийхгүй байгаа л да мэдэхгүй. За зохион байгуулсан улсад баярлалаа. Сайхан нэг сүйрэй. Юу нөө? Наади. Уулзаг ус дууцаа гэхдээ энэ цөөрсөн байна. Маний юм байхгүйсэн байна уу? Данна залуучууд болсон байна. Тэгэхээр уулзаж байх нь бол гоё юм байна. Юу гэсэн? За ерөнхийдөө хоорондоо бинийг таньж бинийг сайн судалж байвал зүгээр юм байна да ер нь. Өөр хүүхдэн таних хоорондоо бинийг танихгүй байх гэсэн ах トゥ ус хоорондоо суух хожил янз янзын юм гарах байх. Бинийг хүндлэхгүй болж байна. Төр захирах гэсэн буруу байна. Энэ төр захирахын залуучуудыг хүмүүжүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Ерөнхий сургууль заах гэж хоёрын хооронд яхаас юуг нь орон нутгийн судалж өөрсдийнхээ сайхан хүмүүжүүлж биенд танилцуулж байх хэрэгтэй юм шиг байна дөө. Хам заграгаал энэ гол нь мэдэн дээ энэ гэдэг. Тийм л байна да. Сайн байцгаана уу. За энэ ургийн баярыг зохион байгуулж байгаа зохион байгуулсан ах их санаачилсан ах их нарснаа энэ өдрийн мэндийг хүргье. Бас хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ халуун талхал илэрхийлье. За намайг баг шарвын том хүүгийн баг хүү Анхбаатар гэдгээ. За тэгээд та бүхэнтэйгээ өнөөдөр ингээд уцан залгаж байгаадаа баяртай байна. За манай ураг удам баг шарвынхан 126 хүн болж өнөр өтгөн болсон байна. За тэрнээс өнөөдөр 26 хүн энд ирээд ингээд сайхан том шаруу
ихэнтэйгээ ургийн баярын тэмдэглээд сууж байна. Тэгээд сайхан байна. Ургийн баярыг зохион байгуулж байгаа хүмүүстээ дахин талархал илэрхийлмээр байна. За манай Шаруу өвөө бол Тамхүү гэдэг бүсгүйтэй хашаад сумдаа гэр бүл болоод 6 сайхан хүүхэд өсгөж хүмүүжүүлснийх нь том охин, 4 сайхан залуу баг охин гэдэг 6 хүүтэй. За ингээ манай ураг удам за хамгийн том нь Чанцлалм ихч маань 10 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. Одоо 73 удаа ингээд хашаад сумдаа болон ингээд Улаанбаатар хотод арьсан сууж байна. За манай Чанцлалм ихч маань ач зээ нараас нь дэлхийн авраг хөдөлмөрийн баатар төрөн гарсан байгаа. За тэгэхээр манайхан бас сайхан удам өгсөлтэй. За дараагийн хүн маань Нацэг маань 3 хүн 1 охинтой. За тэгээ би баг хүн байгаамаа. За манайхан ингээд боловсролын баг боловсрол, зөөр боловсрол энэ боловсролын салбарт ажиллаж байгаа ингээд багш нар голдуу хүмүүс байдаг. Тэгээд за дараагийнх нь хөө болд гээд ах маань болд маань Сарангой гээд Хотын цумын хараад бүсгүйтэй гэрлээд 2 хүү охин 2-тай. За хүү нь болохоор Монголын хэд холын марафоны тамирчин. За дөнгөж 6 сард болсон Улаанбаатар марафон 4-р байр эзэлсэн ийм сайхан хурдан гүйдэг юм бас залуу байна. За охин нь болохоор энэ бас цэргийн ангид ажилладаг ингээ залуу. Түрүү сая зээ охин нь мэдлэгээ, бүжгийн мэдлэгээ дэвшүүлээд ингээ сайхан та бүхэнд бэлэг барьлаа. За дараагийн хүү маань жаргал сайхан гэдэг нэг сайхан ах бай. 4 сайхан хүүтэй, Нансалмаа гэдэг гэргийтэй. Тэгээ хүүхдүүд нь одоо бас мөн боловсролын эрүүл мэндийн салбарт бас ажиллаж амьдарч байна. За дараагийн удаах хүү болохоор Бат сайхан гэдэг Байгалмаа гэдэг гэргийтэй, Ган зураг гэдэг хүүтэй. За ингээд байна. Да хамгийн бага охин бол Тунгалаг нь хашаад сумдаа ажиллаж амьдраад байж байна. За Тунгалагын маань том хүн Наран гэрэл хашаад сумын манлай сумын заа цалтай залуу ээ. За ингээд Нямсрын Бямтлам гэсэн 3 сайхан хүүтэй Эренцэн гэдэг хань нислэгтэй байсан. Тэгээд манай ураг удам нийлээд 126 хүн болсон байна. За ингээд та бүхэндээ эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн ирээё. Жижиг Шаруугийнхнаас мэдчилж байна. За баярлалаа. За өнөөдрийн ургийн баяр сайхан боллоо. Бүх хүүхэд аж гучин нартаа баярлалаа. Энэ ирээдүйдээ энэ залуучууд юм хөдөлмөрчл байвал зүгээрсэн эрдэм намтай хөдөлмөрч сайн сайхан байж байвал зүгээрсэн гэж бодож байна даа миний хөө. Тэгээ яхад одоо чон яриад юу ч хэлэх одоо тэгээд энэ ургийн баярыг нь хийж байвал өөр хүүхэд аж гучин минь ах トゥ угаа мэддэг байх гэж бодож штэ юм. За тэгээд одоо шөөж өгч ярих юм дээ тэгээд урт насаж удаан жаргал дэлгэрчил явахыг хүсье да юм одоо. Энэ ургийн баяр гэдэг юм ямар ч л усад энэ хийж лээвэл энэ хэрэгтэй юм даа гэж бодгоо одоо манайхан ч одоо 3-4 жигдэх жилдээ орох гэж байна штэ. Тэгээ ижаав юм яг сургаалаар бид нэр одоо тэгээд энэ надтай тэр хүний сургамжлаар ингэж явж байгаа штэ гэж байна да тэгээд өөр хүүхдүүд нь энэ ургийн баярыг хийж байгаа сайд гэж хүсэж байна да. За энэ өдрийн мэндийг одоо ингээд та бүхэндээ өргөн дэвшүүлье. Тэгээд Хинтээ аймгийн Өмнөдлгэр сумаас одоо энэ ургийн баяртаа хүрэлцэн ирж оролцож байна. Тэгээд миний ээж бол одоо энэ өвөөмийн хоёрын маань 7 дахь охин байгаа. Тэгээд ээж одоо Чанцал манай аав болохоор намдаг ч юм байсан. Тэгээд тэр хүмүүсийгээ төлөөлөөд эрчнэр дүүнэртэйгээ ингээд хүрэлцэн ирлээ. Тэгээд энэ ургийн баярыг маань зохион байгуулж байгаа нь Хунсагдлалынхаа охин гэрэл сөрөн амар санаах болон одоо ургийн баярыг одоо ингээд зохион байгуулсан хүмүүстээ маш их баярлалаа. Үнэхээр сайхан зохион байгуулсан байна. Тэгээд өнөөдөр сайхан ахмадуудаа хүндэтгэл үзүүлээ. Дунд үеийнхэнтэйгээ уулзлаа. Нялх балчрууд маань бас хоорондоо уулзлаа. Ингээд удам ургийн уулзалт гэж ингэж бас ийм сайхан болж байгаа бас маш их баяртай байна. Тэгээд удмын уулзалт гэхээр одоо заавал нэг тийм залуучууд нь өгчүүд нь тусдаа гэхгүйгээр их сайхан бүгд нийлсэн нэг нэгэндээ сайхан үнэт сургаалаа хайрлсан ийм сайхан одоо ураг удмын уулзалт болж байгаа маш их талархалтай байна. Тэгээд цаашдаа залуу үедээ хэлэхэд дараагийн одоо ургийн баярыг та бүхэн минь одоо ингээд зохион байгуулсан шүү. За та бүхэн минь ирээдүйдээ итгэлтэй
ирч хүчтэй одоо байгаараа. Тэгээд Тэнгэрлэг бүхний тэргүүнд нь байгаараа, Тэмүүлэх зүрхний зохилт нь байгаараа, намар дуудсан нар шиг байгаараа, насан туршдаа миний хүүхдүүд одоо энэ ураг удмынхан гэдгийг мартаж болохгүй шүү гэж та бүхэндээ одоо хэлье. Хоёр дахь удаага ургийн баяртаа оролцож байна. Тэгээд өмнө оролцож байхдаа ерөн бол 9 дугаар ангид байсан. Одоо тэгээд тэр үеийг бодвол ерөн бол танилцсан байсан хамаатан сатантайгаа ерөн бол илүү дотн танилцж байна. Одоо ингээд мэддэг болсон байна. Тэгээд ерөн бол ургийн баярыг ерөн цааш хийжвэл зүгээр ерөн санагдаж байгаа. Бас адилхан ургийн баяртаа 2 дахь удаага оролцож байгаа. Өмнө нь танихгүй байсан хүмүүсээ олон жилийн дараа хараад их гоё байна. Тэгээд бас яг сайн танихгүй өмнө нь харж байгаагүй хүмүүс маш олон байна. Тэгээд бас танилцсандаа баяртай байна. За ургийн баяр маань айгу сайхан болж өнгөрлөө 2025 оных. Ер нь бол ойрын нэг 5 жилдээ ер нь бол хийж ивэл айгу зүгээр юм шиг санагдлаа. Жоох хүмүүс ер нь бол айгу гарч байгаа болохоор гинэ. Ер нь бол нөгөө шинээр хүүхдүүд маш их ингээд төрж байгаа болохоор тэгэхээр ер нь бол нэг 5 жилийн зайтай хийж ивэл айгу зүгээр санагдлаа. Тэгээд зохион байгуулалтаа ер нь нэлээд сайжруулах хэрэгтэй юм шиг санагдлаа. Яг нөгөө одоо жишээ нь сонгож байгаа газраа ч юм уу үйлчлэгээний тал дээр ер нь нэлээд сайн ажиллах хэрэгтэй байна гэж харлаа. За тэгээ бусдаар бол яг нөгөө бөөндөө ингээд уулзалтаа өгөх хүмүүс ингээд удаан хугацааны дараа уулзж байгаа болохоор үнэхээр гоё байна. Тэгээд ойрхон уулзалт болтгой. Бас нэг санаад ишүүлэхэд цагаан сараа ингэж хийчихвэл үнэхээр гоё юм байна шүү. Амар юм байна шүү. Сайн мэцэн та өнөөдөр мэндийг хүргэе. Намайг дорцрынгийн гавьягийн мөнх хат гэдгээ. Өнөөдрийн ургийн баяр үнэхээр гоё дэлгэр болж байна. Яагаад гэвэл нэг өмнөх 2013 оны ургийн баяртаас оролцсон бол мөн адилхан бусдад адилхан жоохон байсан. Тэгээд яг ямар хамаатан яг ямар хүмүүс ирээд байгааг мэдэхгүй байсан. Одоо бол харьцангуй тэрийг бол том болоод одоо ингээд 20 гарчлаа гэхэд одоо бидний үеийн хүүхдүүд ямар байдгийг бидний үеэс тийш ямар байдгийг гэдэг бүгд нь одоо мэдж авч байна. Тэгээд юм тухайн ирээгүй хүмүүстэй хамт ирэхэд ургийн баярт яг ирж байгаарай л гэж дээ да. Баярлаа. За та бүхэнд ургийн баярын мэндийг хүргэж энэ сайхан өдөр өвөг дээдсийнхаа нэрсийг дурсгаж нэгэн доор цугларсан та бүхэнд дахин баяр хүргье. Ингээд баярын үйл ажиллагаа сайхан болж байна. Ингээд Балдан гэж хүний зэхүү Бямчуу гэж хүн байна. Ингээд та бүгдээ энэ хорвоогийн эрүүлийн ад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг гэр бүл өвөөгийнхөө өмнөөс хүсье. За миний нагцын талынхан буюу ээжээ маань ураг удмынхан энэ өдрүүдэд ургийн баяраа тэмдэглэж сайхан баярлж байна. Тэгээ энэ Төв аймгийн Батцан сумын дэргэдэх Баянбуурал амралтанд энэ зуны дунд сарын шинийн 2-3-ны өдрүүдэд ингээд бид нэр баяр надмаа хийгээд их сайхан өнөр болуулаад цугласан байна. За энэ ажлыг энэ жилийн цагаан сарын дараахнаас 3 сараас эхлээд ажлын хэсэг гараад ингээд нийтдээ бараг 4 сарын хугацаанд чухуу бэлдэж за өнөөдрийн энэ баярыг зохион байгууллаа. Өвөө эмээ хоёрын маань одоо салаалсан ураг удмын хүмүүсийн тоо 300 гараад өнөөдрийн энэ одоо сайхан баярын үйл ажиллагаанд 200 орчим хүн ингээд оролцсон биднийг бас их одоо талархалтай зохион байгуулж байгаа хүмүүсийн хувьд бол урамтай ийм сайхан арга хэмжээ болж үргэлжилж байна. За тэгээд энэ удам угсааныхандаа ахан дүүс нартаа ирээдүйн хойч үеийнхэндээ сайн сайхныг хүсье, эрүүл энхийг хүсье, урт наслахыг хүсье, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье өргөж байна. Ингээд зохион байгуулсан хамт олондоо баярлсан сэтгэлээ илэрхийлье.
Халдэр шантрах байлгүй бэ Халдам жинрэл дүүрэн байвал Хайртай бүхнэн жаргал итэлэндэ Бибингэ түшиг боходоод Эддэг бүттэн цэнгэлэдэ Амьдч байвал баярданда Ахын дүүстэйгээ сайхан байлаа. Тэгээ энэ зохион байгуулсан улсуудтай маш их баярлалаа. За тэгээ одоо юу вэ? Тэгээ янз бүр сайхан. Бүгдд нь эрүүл ингээ сайхан бүгдийг хүсье. За энэ сайхан өдрийн миний хүргье. Ахын дүүсээрээ ураг төрөл барилдсан энэ сайхан уулзалтаа бүтэн нэг шөнө 2 өдөр Баян буурлын амралтан дээр хийгээд бид нар одоо буцаж явна. Тэгээ энэ сайхан ажлыг зохион байгуулсан амар санаа тэргүүтэй ургийн баярын комиссийнханд баярлалаа. Хүрэлцэн ирсэн ахын дүүс дүүнэртэй баярлалаа. Бид нар бас танихгүй хүмүүс өндөө болцсон байна. Тэгээд одоо энэ дүүнрийнхаа хүүхдүүд, шуугтууд одоо тэгээд хүргэнээр шинээр төлсөн улсуудаа бүгдийг нь одоо нөгөөх нэг харж бас танилцаж авлаа. Энэ сайхан уулзалтанд одоо тэгээд дараагийнхаа уулзалтыг манайхан бас ингээд зохион байгуулах байхаа гэж бодож байна. Тэгээд бүгдээр нь нэрүүлэн сайхан бүлэг өсөн өрөөё. Амар байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр шиний 4-ний өдөр ураг төрлийн минь буюу Нагт талын минь ургийн баяр болж байна. Тэгээд ээжийн минь талын ургийн баяртай таарлаж танихгүй мэдхгүй олон хүнтэй таарлаа. Тэгээд удмын өрсөн олуулаан байж, ураг төрсөн батчин байж, өргөж дэлгэр дүүрэн байж, бүрдийн мөх жаргах болтугай гэмээр өгсөн өрөөр тэгээд тогоолоо авах сарвын удмын ач ахуйн байна. Тэгээд илгээрээ их хамаатан төлөөрөө төвшин гамаалан байж, үеийн үедээ үргэлжид мөхийн дэлгэрч дүүрэн байх болтугай гэж бүх хамаатан садандаа өгсөн өрөөё. Энэ бэлэг цайхаа өдөр энэ ургийн баяр хийгээд баяртай байна. Миний ээж энэ ургийн баяр хийж байгаа хүмүүсийн хамгийн том нь байлаа. Манай ээж 7 сайхан дүүтэй тийм ээ. 7 сайхан дүүтэй. Тэгээд энэ Балдан ахын хүүхдүүд, Нүрдэ ахын хүүхдүүд эдгээр бүгд ирээд сайхан байна уу? Одоо тэгээд бид нар чинь 2 өдөр ургийнхаа баярыг тэмдэглээд сайхан буцаж явна да. Тэгээд бүгдээрэнд нь эрүүлийн сайхныг хүсье өрөөё доо. За баярлалаа. Энэ сайхан ургийн баярт оролцсон хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. Энэ сайхан ургийн баярыг ингэж бэлдсэн бүх сайхан залуучуудын амраадаа маш их баярлалаа. Ах トゥ хамаатан саад нараа ингээд ургийн баяр тэмдэглээд хэдэн жилийн өмнө бол билээ бас яг хашаат нутагтай тэмдэглэхэд бас нэг гоё өргөн дэлгэр айгүй гоё болж байсан. Тэр үед бас жоохон байсныг ч илүү ер нь гүйж хараагаад тоглоод
нэг бас хүн амьтан таньж мэдих завч хөлөө байгаагүй. Тэгээд жоохон хүүхдүүд яг өөрийнхөө үеийн хүүхдүүдийг л таньж мэдчихсэн нөхөөс биш томчуудаа бас нэг сайн таньж мэддэг байсан. Одоо энэ жил болсон ургийн баяраар бол мэдээж таныг хүмүүсээ таньж мэдэж, танилцаж, дотолсож ад жаргал баяр хөөртэй ер нь бол 2 өдрийг сайхан баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөлөө. Тэгээд ахын дүүстэй бүгдөөнд нь хайртай шүү. Тэгээд баярын төргийа. Өөр хинтэн нууны хэрийн 2 даваа булан мижин сортой хараагалын хөө ардын хусан сусан атааш таашин дартсан гомог төш нурс ахан дүүс тавсан бацхан барт ахан дүүсээ. За бүх хамаатуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ удаагийн ургийн баярт ирсэнд нь бүгдээрэнд баярлалаа. Ямар ч нэг уулзаагүй удсан хүмүүстэйгээ яг 12 жилийн дараа уулзлаа. Тэгээд сэтгэл өндөр байна. Тэгээд одоо удахгүй байхад нэг ургийн баяр, 4 дахь ургийн баяр зохион байгуулах байхаа гэж найдаж байна. Тэгээд тэр зохион байгуулалт чадхаараа оролцсноо. За баярлалаа. Тэгээ бүгдэнд нь эрүүл мэндийн сайн бүхнийг хүсье өрөөё. За ингээд энэ жилийн ургийн баяр хүрэлцэн ирсэн бүгдөөрэнд нь баярлалаа. За тэг бүгдөөрэнд нь эрүүл энхийг хүсье. 2 өдрийг маш гоё таатай, сайхан ингээд аз жаргалтай ингээд дурсамж дүүрэн өнгөрөөлөө. Баярлалаа бүгдээрэнд нь. Өөр юу гоё ургийн баяр. олон хамаатай танилцсан гоё. За өөр юу гоё тахаа. Аавыга өвөн юм бэ? Дэвцэрэн. За гоё юу? Гоё явж гинөө. Гоё. Гоё юм аа. Гоё. өөр юу гоё? Амарчаан. Амарчаан гоё нэ. Гоё шинэ найзууд тогтоосноо. Хийгээд нэрлэлтэй чи найзуудаа мартсан уу? Мартаг болтой. Зүгээр тэндэг өгдөө. Тэндэг. За тэгээд бүх хамаатан ах トゥ нартай бүгдээр нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөөё.